ингээд энэ агаарт явж байгаа. Агаарт байж байгаа шилэн дээр туслаа. Тусгалын өнцөгт нормал болгоод тусгалын өнцөг боллоо. Тэгээд энэ чинь хугарлын илтгэж багтай орчноос хугарлын илтгэж ихтэй орчинд орж байгаа учраас хурц хаараад түүний улмаас чиглэл нь яасан өөрчлөгдөв тийм ээ. За тэгчээд энэ чинь тунгалаг биет учраас гэрэл нэвтэрч орсон. За тунгалаг биет учраас дахиад энэ дотроо гэрэл хоёр дахь орчны энэ зааг дээрээс хагас нь ийшээ ер нь бол буцаж ойно. Ер нь бол энэний дагуу. Гэхдээ энд нөгөө ойлтын бол энэ тохиолдолд зураагүй байна. Үлдсэн хэсэг нь буцаад шилнээс агаарт гарна. Ингэж гарахдаа энд ямар өнцгөр агаараас шил рүү ямар өнцгөр туссан байна. Тийм өнцгөрөө буцаж шилнээс хуугарч гарна. За энэ юуг илтгэж гэнэ вэ гэхээр гэрэл энэ параллел талтай ийм ялцаар нэвтрэхтэй яг энэ анх байсан чиглэлээс X зайд хажуу тийшээ шилжилт хийгээд анхны агаараас шил рүү туссан цацраг нь шилнээс агаарт хуугарч гарсан цацраг хоёр параллел байдаг. За энийг заавал ийм нэгдсэн томьёогоор нь биш хоёлоо энгийнээр бодчих болно. За хэрхэн бодох вэ гэхээр эхлээд бол А, Б цацрагийг хоёлоо хэдэн градус байх вэ гэдгийг энэ хоёр орчныхоор нэг гэрэл хугарах хуулиараа бодчихно. За тэрийг яг энд бичсэн байна. За яагаад нэг энтэй байгаа юм гэхээр нөгөө агаарын эн чинь нэг шүү дээ. Тийм учраас энэ бол ерөөсөө шилний агаартай харьцуулсан илтгэгч гэж бод. Тэгэхээр шилний хэрэг 1.5 байвал 1.5-ыг нэг хуваацсан байх гэсэн үг. Энэ чинь синус альфа болон синус бетатай байдаг шүү дээ, тийм. За ингээ хоёлаа энэ цацрыг болчихно. За дараа нь энэ шилний зузаан өгөгдсөн байж болно. Бидний бодлогонд бол тэр нь өгөгдчихөө. Ялцсны зузаан гэж өгөгдсөн байна уу? Үгүй. Байна. И зузаантай тий. За. И зузаантай тэгээ энэ хугарлын илтгэжтэй. Тэгээд анхныхаа чиглэлээс ямар зайд шилжих вэ гэдэг чинь хажуу тийш шилжих вэ гэсэн үг. За тэгэхээр бид тэр яачих болно шүү дээ одоо энэ цацрагийг гэрэл хугаргуулаар энэ өнцгийг олчлоо шүү дээ. За энэ өнцгийг олцсон чинь битэрээ олох болох зүйл чинь X байхгүй юу? Тэгэхээр X-ийг олохын тулд энэ X чинь энэ яг цацрагтай бас биш нэ өнцг нь өөр юм байна. Энэ X чинь яг энэ дотроос тусж байгаа дотор тусгалаасаа анхны агаарт чиглэлийн үргэлжлэл хүртэх зайтай тэнцүү шүү дээ. Тэгэхээр энэ дээр A, D, B гэснийг төвшөнд оруулж байна. Дараагийнх нь A, C, B гэсэн дахиад хоёр дахь төвшөнд оруулж үүсэж байна. За дараа нь тэгэхээр мөн тэ. Энэ шууд оруулж байгаа. Энэ нэг тэгэд гэрэлт хараа перпендикуляр болоод байгаа сте. 90 градустай перпендикуляр болоод байгаа тий. Энэ тэг Тэг байгаад дээ А-цгээс перпендикуляр учраас B C чинь энэ X зайтай тэнцүү. За тэгэхээр одоо яг ингээд ирэхлээр энэ хоёр өнцөг чинь нийлээд юу юм? Нийлээд альфа. Энэ чинь нөгөө Монголд л нөгөө ахлахынгийн хөлтөд боддог учраас томьёо бас нэгдчихэд байгаа шүү дээ. За тэгэхээр энэ юу юм чи энэ нийлээд энэ бас юу юм? Альфа энэ альфа. За тэгвэл энэ дээр байгаа одоо энэ өнцгийг
хоёлаа гамма гэж бичиж. Тэгвэл гаммас чинь өнцөг гамма бол юу болж таарах нь вэ? Өнцөг альфас өнцөг бетаг асчна. Их энгийнээр бодчихно. Бетаг асч. За тэгэхээр энэ гурвчны энэ өнцөг мэдгичлээ шүү дээ. Энэ өнцөг нь 90 градус шүү дээ. Тийм ээ? За тэгэхээр энэ зайг олохгүй. За энэ зайг олох гэж битээ шүү дээ. AC эсвэл AB хоёр мэдэгдэх хэрэгтэй. За нэгдүгээр өнцгийн хувьд ийм авчиж байгаа юм. За тэгвэл одоо бидэнд одоо нэг зай хэрэгтэй болсон. Энэ AD чинь NT DT тэнцүү болсон шүү дээ. Энэ AD зай чинь ялцын зузаан D. Тэгвэл гурвалжин A D за энэ англиар бичиж B. Энэ гурвалжны хувьд энэ беттайгаар наасан энэ тал битэрт өгөгдсөн шүү дээ. Тэгэхээр хоёлоо энэ AB болж болно. AB. За AB-г олвол хоёлоо юу бичих вэ? Ямар харьцаа бичих вэ? Энэ хурц өнцөг энэ беттай мэдэгдэж байгаа битэрт энэ өнцөг. Тэгэхээр хурц өнцгөө наасан картт B мэдэгдэж энэ хоёлоо энэ C-г олох гэдэг. Тэгэхээр битэр ер нь бол энд косинус бетта тэнцүү юу хөө B хувахан C гэдэг юм чинь ялцын зузаан D-г нэг хувахан юу B A B ABC. Тий. За тэгэхээр энд чинь D-г үржихнэ косинус бетта болчихно тий. Ийм болчихно энэ AB зарч. Одоо бит хоёр гурвалжин юуны хувьд одоо яг нэг X болохоор зайны талд чинь одоо гурвалжин юу юм A C B энэний хувьд одоо энд чинь гамма өнцөг байгаа шүү дээ. Энэ гамма олгоцсон шүү дээ. Тэгэхээр энд графтнуус нь мэдэгдэж байна те. Тэгээ хурц өнцгийн эсрэг каттыг олгож байгаа учраас битэрийг чи X буюу B C үржих нь юу болох вэ? Синус гамма болно тийм үү? Энэ болно шүү дээ тий. За одоо тэгэхээр энэ синус гамма гэсэн чи энд альфа сасах нь юу болох гэдэг вэ? Бет болж ирэх гэдэг бол гамма ч өөрөө тэнцүү шүү дээ. Тэ? За. Бит хоёр яг одоо энд ирсэн байна. Тийм ээ? Тэгээ энд ирсэн чи одоо AB чи өөрөө нөгөө косинус аялаа орлуулаагүй юм шүү дээ. AB-гээ бас тийм үү? Орлуулчлаа битэр нэг юмд ирнэ дээ. За орлуулч. BC чи өөрөө X шүү дээ. Тийм үү? BC чи X. Энэний оронд BC биш юу авах байсан? AB ч байх байсан байхгүй юу? Тийм байна уу? Одоо энэ гурвалжны хувьд хоёул синус ичгэж байгаа шүү дээ. Энд чинь тэнд алдсан шүү. Сая хурдан явж байгаа. Энд чинь синус гамма бол яах ёстой юм бэ гэхээр синус гамма чи X-ийг хуваах нь AB байхгүй юу? Эндээс хоёул AB болж ингэж бичих байсан юм. Тэнцүү. Эндээс хоёул юу яаш штэ. AB болохоор эн чинь косинусыг хуваах нь D болохгүй юу?
Энэ хараар утсан байна. Энэ хувааж ирэхгүй юу? Тийм боос. Эндээс олж байгаа юм чинь. Эндээс AB-г олж байгаа юм чинь. За тэгэл одоо эн чинь D энд битэн багш нь алдсан байж штэ. D-г хуваах нь косинус болно штэ. Эндээс AB-г олох тэр мэдээж юм их сайхан буруу ичсэн биш. За тэгэхээр энэ D косинус бета энэ дээр болох тэр синус альфа сасах нь бета. За энэ ингээд цааш нөө тригонометр дээр эмхтгэлийн тооны энэ төрөд гараад ирдэг. Тэгэхээр синусыг косинус хуваахлаар тангс гарах ёстой. Тэгэхээр одоо битэрийн хувьд тэр тригонометрийн манд чадал багасж байна гэсэн. Тэгээд энэ цааш нь одоо ингэсэн байна шүү дээ. D синус альфа гэдэг энийг ингээд цааш нь тригонометрээр зардалчихсан. Чи одоо 9-р ангийн хүүхдийн хувьд бол яг хаа ингээд тулгаад ингээд орчиход болно. Эсвэл нь энийгээ туршилт маягаар харж байгаад энэ яг тоо утгад өгчүүл чи тэр одоо шууд бодчих шээ. Чиний энэ нь шилнэх 1.3-аас 1.5 байдаг штэ. Эний 1.5 гэдэг энэ нь одоо юу гэдгийг альфа 45 ч байдаг ч юм уу, энэ 60 градус байдаг ч юм уу, тийм ээ. Тэгэх юм бол битэр энэ синус беттайгаа олчих болно шүү дээ. Тийм бас хэрвээ тэгчих юм бол синус беттай тэнцүү. Чиний хувьд л тэгж бодох зүгээр. Синус альфа гэдэг чинь синус 60 градусыг хуваах нь ингээ өнцгөө олчих юм бол синус 60 градус хуваах нь 1.5 гэдэг нэг энэ беттай өнцгөө олчих штэ. Тэгээд энэ хоорондох энэ зайгаа D тэнцүү юу гэдэг нэг хэдэн миллиметр ч гэдгийг тийм ээ. Ингээд тоо өгчих юм бол чи энийг шууд бодно. Юу гэдэг одоо энэ 5 миллиметр гэдэг 100 цантай гэдэг ч юм уу. Тийм ээ. Ингэж юм бол чи бодчих. Энэ бол яалтчихөө. Зүйл юм байна те ихтэй. Чангал юм байна. Үгүй